Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За өнөөдөр би та бүхэндээ бүтэн сарныхаа бичлэгийг хүргэж байна. За тэгээ 5 сарын 13 Японы цагаар 1:55-д Хилэнцэн ордонд бүтэн сар маань байрлаж байгаа. За тэгээд энэ удаагийн бүтэн сарны нэр болохоор цэцгэн сар гэж хэлж байгаа юм билэ. За тэгээд гол түлхүүр үг нь болохоор маш том өөрчлөлт ирэх. Тэгээд шин алхам, шин үе шат руу ахиж дэвших тийм онцгой энергийн цаг үе. За тэгээд энэ энергийн урсгалыг та бид нар илүү их өөртөө ашиглахын тулд өөртөө нэг тийм шийдвэр гаргах хэрэгтэй гэж байна. Аливаа зүйлийг, ямар нэг зүйлийг тодорхой болгохыг хүсэх ч юм уу мөн цэвэрлэх, таслах орхих тийм зүйлүүд байдаг бол ерөөсөө тэр бүгдийг зоригтой өөрөөсөө ингээд зориг гаргаж иж өөрчлөлт ирнэ шүү гэдэг зүйлийг хамгийн түрүүнд хэлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ удаагийн бүтэн сар маань яагаад юу энергийн урсгал, энергийн маш хүчтэй нөлөөлөл тэгээд хувь хүний өөрчлөлт гэдэг зүйл рүү илүү их хандаад байгаа гэхээр илүү их тийм нэг өөрчлөлтийг авчирдаг тэнгэрийн ван гараг гэж байдаг юм байна. За тэгээд энэ Хилэнцэн орж өөрөө юмыг гүнзгий төвшөнд ингэж өөрчлөлтийг дэмжижээдэг ийм орд байгаа байхгүй. Тэгээд энэ хоёрын маань хамтарсан хүч гэдэг бол нэлээд том хэмжээний тийм энергийн урсгал болж байгаа учраас хувь хүний өөрчлөлтөнд маш их нөлөөлнө гэж үзэж байгаа юм билэ. За тэгээд үнэхээр бид ингээд өөрчлөгдөе гэж хүсэх юм бол юуг хамгийн түрүүнд шийдэх ёстой вэ гэхээр би өөрчлөгдөе гэдэг шийдвэрийг өөртөө хамгийн түрүүнд гаргах ёстой гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар чинь зүгээр би өөрчлөгдөе гээ. За яаж өөрчлөгдмөр байгаа ингээд бид нар чинь жишээлбэл би ажлаа өөрчлөе ч гэдэг юм уу. За би зан аашаа ингээ өөрчилчихье ч гэдэг юм уу. Ингээд маргааш босоод ирэхээр бүх юм маань ингээд өөрчлөгдөхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ энергийн урсгал дээр та юуг шийдэж өгөх вэ гэхээр би өөрчлөгдөнө. Яг энэ байгаа би өөрийгөө өөрчлөнө гэдэг тэр шийдвэрийг гаргах нь хамгийн чухал гэж байгаа. Яг энэ Хилэнцэн ордонд байрлах бүтэн сарны энергийн нөлөөг авч байгаа хүмүүст маш олон ийм дохио илэрч байгаа гэж байгаа байхгүй юу. Энэ удаагийн бүтэн сарны энерги бол надад бүр маш ихээр нөлөөлж байна. За тэгээд нэлээд олон өдөр өртөгөө янз бүрийн аргаар л тулж ингэж ажиллаж тэгээд орхиж ингэж үзлээ. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг бас хийх үү яах уу гэж нэлээд бодсны эцэст бас та бүхэндээ хүргэе гэж бодоод хийж байгаа. Тэгээд жоохон урт бичлэг болж магадгүй гэж бодож байна. Энэ бүтэн сарны энерги яаж илүү их ингэж нөлөөлөд байгаа вэ гэдгийг дараах дохионуудаар бид нар мэдж болно. Нэгдүгээрт нь болохоор өөрийнхөө жинхэнэ дотоод мөн чанартай гэдэг юм уу дотор байгаа би гэдэг хүнтэйгээ илүү тийм тулж ажиллах, зөрчилдөх, дээрэс нь чамааг илүү ойлгуулж өгөх тийм үйл явдлууд чамд ингээд тулгараад байна гэсэн үг. Тэгэх юм бол танд энэ сарны энергийн нөлөө маш их байна гэсэн үг. Би бол энийг бүр маш их мэдэрч байна. Тэгээд маш их өөртөөгөө зөрчилдөж өөрийнхөө дотор ойлгоогүй явсан бас зүйлүүдээ ойлгож ингэж байна. Тэгээд бид нар чинь ямар нэг зүйл тохиолж ээж эсвэл ямар нэг зүйл болохгүй байхаар л нөгөө энгийн бусд үед зүгээр ингээ явж исэн үедээ анзаарч ойлгоогүй юмнуудаа илүү их ойлгож өөрийгөө бас илүү их анзаарч сонсч өгдөг юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд яг энэ өөртөөгөө зөрчилдөж байгаа үедээ бас өөрийнхөө өөр нэг зан чанар, өөр нэг бас би гэдэг хүнийг илүү их бас ойлгож би чинь мэдлээ. Тэгээд та бүхэнд манаас иймэрхүү зүйл бий болж ивэл энергийн нөлөө байна гэсэн үг. За хоёрт нь болохоор зөн совин улам илүү хурц болсон тийм мэдрэмж төрж ивэл гэж байгаа. Янз бүрийн үг үйлдэлээр ингээл дохио хүнд ер нь бас байж идэг штэ өгдөж идэг. Тэрийг ингээд илүү их анзаарч цаашдын амьдралаа яаж ингээд чиглүүлж явах вэ гэх тэр зүйлүүдийг баг агаар ингээд мэдрээд тэрэнд илүү их мэдрэмтгий болсон юм шиг санагдчихвэл энэ энергийн нөлөө байна гэсэн үг юм билээ. Дээрээс бүгд биш ер нь ингээл ганц нэг аль нэг нь ингээд мэдрэгдэжээвэл ерөнхийдөө энергийн нөлөө байна гэсэн үг. За тэгээ 3 дугаарт нь болохоор аливаа зүйл юмс нэгэн зэрэг ингээд нэг тийм тохиролцсон юм шиг. За хүмүүс жалгаагүй, сэтгэл зүйч жалгаагүй, дотоод сэтгэл жалгаагүй ингээд нэг тийм ярьж тохирсон юм шиг хөдөлж эхлэх гэж байгаа байхгүй юу?
янз бүрийн одоо уучрал, уулзалт юу гэдгийг те бүх юм ингээл нэг тийм ярьсан юм шиг ингээд таарч тохиолдоод байгаа зүйл байх юм бол бас энергийн нөлөө байна гэсэн үг. За тэгээд дөрөвт нь өөрчлөгдөе гэдэг одоо сэтгэл зүй өөрт чинь ингээд маш илүү хүчтэй төрж байх юм бол нөлөө байна гэсэн үг. Хүн жишээ нь юу гэдгийг найз нөхдийн мэддэг бие нэг өөр идэг те, гэр бүлийн мэддэг бие бас нэг жоох өөр идэг. За ажил дээрх бие, за тэгээд ингээд ер нь бүгд бас яг адилхан байдгүй гэхээр бид нар чинь бас тийм байж чаддгүй шүү дээ те. Энэ бол яг бие гэдэг өөрийнхөө нэг хамгийн гоё одоо хүнийг л өөрчилж бий болгох тийм боломж юм уу гэж би бас хараад байгаа. Өөрийнхөө нөгөө гадна талын бидний гадна талд одоо хэр их тийм халахвч гэх юм уу те байдаг юм. За тэрийгэ хуулж ингэж авч хаяад за тэгээд яг би ийм л баймаар байна гэдэг би гэдэг хүнээ илүү их олж за тэрийгэ өөрчлөхийг хүсэж эхэлж яах юм бол ерөөсөө энергийн нөлөө бас маш их байна гэсэн үг. Энэ бол бас надад маш их байгаа даа. За би өөр дээрээ ийм зүйлийг яг өөрчлөе гэдэг бас нэг шийдвэрт ер нь бол хүрсэн. За тэгээд та бүхэн маань ч бас өөртөөгөө илүү их тулж ажиллаад өөрийнхөө өөрчлөх тэр зүйл байвал тэрийгээ бас өөрчлөөд үзээрэй гэж хэлмээрээ. Хүн ингээд ер нь бол 100% бид нар бүгд л мэддэг те 100% төгс биш шүү дээ гэл тэгсэн мөртлөө бид нар яа тийм бүгд л яг нэг тийм төгс юм шиг харагдах гэж хичээдэг. Би бол яг энийг тэгж боддог байхгүй юу? Одоо бид бүгдийн л ингээд хүний л ингээд зан юм шиг байгаа. Тиймээс хүн сул дорой байх үедээ сул дорой байгаад хаяа бас те хүн байнга нэг тийм амарлаг ухаантай халуугүй штэ. Сул дорой байх үедээ байж болно гэдэг шиг ер нь бол бид нар өөрсдийгөө сайнтай муутай нь хүлийн зөвшөөрөл сурчих хэрэгтэй. Тэгээд би чинь бас ийм сул талтай шүү. Энийг маань бас нэг ингээд ойлгож орооч гэдэг юм уу те. Ингээд бусд хүн ч гэсэн тэрийгээ бас нэг зөвөр хэлээд ойлгуулад ингээд явах юм бол илүү бас өөрт хөнгөн амар байх юм шиг санагдаж байна. За тэгээд тавд нь болохоор нэг сөрөг зүйлүүд давхцаад сэтгэл хөдлөл ингээд сэтгэл зүй чинь маш их савлгаатай байгаа гэвэл бас сарны нөлөө их байна гэсэн үг. Үнэхээр тий яагаад заавал одоо ийм цаг үед ийм зүйл болж байгаа юм болоо гэмээр тийм маш олон хэцүү тийм сөрөг зүйлүүд давхцаад за тэгээ бүр ингээл шоконд орж байж ч магадгүй байхгүй юу. Би бүр яг ингэж мэдрээд ингээд шокроод гэх юм одоо тий яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ ч гэдэг юм уу. Яагаад би ийм зүйл хийж байгаа юм бэ гэл ингээл өөртөө бас яриад байж гин. Тэгээд гэхдээ энэ юу гэдгийг бидний гол нь яг уу дараагийн үе шат руу ингэж ахих нэг зүйл юм аа. Өөрийгөө өөрчлөхөд одоо ийм зүйл байна гэдэг маань бас маш чухал юм аа гэдгийг ойлгочих юм бол бас илүү ингээд хөнгөн болдог юм шиг санагдаад байна. Яг одоо ингээд сэтгэлээр унаад те яагаад заавал энэ цаг үед ийм зүйл надад ингэж тохиолж байгаа юм бэ ч гэдэг юм уу. Ингээд яг яах ёстой юм бэ гэдэг тийм нөхцөл байдалд одоо байгаа хүн юм уу, тийм нөхцөл байдалд тулгарсан хүн байх юм бол ер нь бол охон л чийчих юм бол энэний цаана илүү гоё зүйл байгаа учраас тэр гоё зүйлийг мэдрүүлэхийн тулд өнөөдрийн энэ бас нэг зүйл танд тохиолж ийж та тэндээс нэг юмыг ойлгож авах учиртай байсан байх гэж бодоод би бас ер нь гайгүй хөнгөн хүлээж аваад байгаа. Тэгээд сэтгэлээр унжээвэл яах вэ? Ямар хамаатай тий өөрийгөө ингээд өрөвдөж хайрлаад сэтгэлээр унаад ингээд байх нь бас зүв байхгүй юу? Хүчээр гоё байх гэж бас хит хүчлэх хэрэггүй. Тэгэхээр бас хүн улам ингээ ядраад байдаг. Тийм болохоор за энэний дараа илүү гоё зүйл байгаа. Тэр илүү гоё зүйлийг би хүлээж авахын тулд яг энэ өнөөдрийн энэ зүйл маань бас надад тохиолдоод за би эндээс юуг ойлгож авах ёстой болоо гэдэг тэр одоо дүгнэлтийг өөртөөгөө илүү хийвэл зүгээр ах гэж бодож байна. За тэгээд долоод нь болохоор чин ингээд таарах зүйл, таарахгүй зүйл гэдэг нэг тийм юмнууд одоо тодорхой ингээд харагдаад эхэлнэ гэсэн үг. Одоо жишээлбэл ажил байна те. Энэ ажил надад одоо таарна, энэ ажил надад таарахгүй ч гэдэг юм уу. Энэ миний хийх ажил яг биш юм байна гэдэг ч юм уу те. Энэ миний хамт байх хүн биш юм байна гэдэг ч юм уу те. За эсвэл энэ миний хамт байх хүн яг муу юм байна гэдэг ч юм уу. Тийм одоо нэг тийм эргэлзээд байж исэн зүйлүүд чинь ерөнхийдөө ойлгомжтой болж ирнэ гэсэн үг. За тэгээд
өнөөдрийг хүртэл та тохирноо, болноо, би энийг болгоноо ч гэдэг юм ингээд ер нь зүгээр ингээд надад таарж ийна гэж бодож исэн тэр зүйлүүд чинь үнэхээр ингээд тохирохгүй юм шиг бодогдох тийм цаг үе байгаад байгаа байхгүй юу. Эд зүйл ч гэсэн ялгаагүй. Бүтээгдэхүүн, нүүрний одоо гоо сайхны зүйлүүд юу байдгийг тэр бүх зүйл яа над ямар гоё таарж ийна гэж бодож таардаг гэж бодож исэн бол энэ 5 сар ч юм уу те энэ бүтэн сарны үеэс хойш таарахгүй ч байж магадгүй байхгүй юу. Одоо жижиг зүйл дээр тэр том зүйл дээр тэр гэдгээр жишээ аваад би бас ингэж хэлээд байна. Тэгээд энэ нь яагаад вэ гэхээр шин замаар явахын тулд таны яг одоо байгаа энэ зүйлүүд чинь тохирохгүй гэдэг нь танд мэдэгдэж эхлэх байхгүй юу. Тэгэхээр энэ нь амьдрал чинь шат ахихын тулд мэдэх ёстой, ойлгох ёстой бас нэг чухал зүйлийн нэг болоод ирж байгаа. За тийм болохоор яагаад юм болчихоо гэж бодохгүй бас шин шат ахихын тулд одоо надад бас тохиолдох ёстой зүйлийн нэг юм байна гэж бодоод тийш. Тэгээд өөрийнхөө одоо өөртөө тохирох зүйл, тохирохгүй зүйл гэдгээ бас энэ дээр маш тодорхой болгож өгнө гэсэн үг. За тэгээд 7-д нь болохоор биеэр ямар нэг юм гарах ч юм уу. За тэгээд хит өндөр халуурах ч юм уу. За гидэс нуруугаар өвдөх ч юм уу. За мөн дээрэс нь зүгээр энгийн үед нэг тохиолдоод идэггүй нэг биеинд одоо ямар нэгэн тийм сонин жижиг өөрчлөлтүүд гарч ирж ивэл та одоо бас танд энергийн нөлөө байна гэсэн үг. Хүний биеийн дугаасаа ингээд өөрчлөлт илэрнэ гэдэг нь та ингээд дотроосоо ер нь бол өөрчлөгдөх цаг маань болсон юм байна. Ер нь өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Өөрчлөх цаг болсон юм байна. За тэгээд энэ ер нь надад тохирох зүйл юм байна. Тохирохгүй зүйл юм байна ч гэдэг юм уу те. Бүх юм чинь нэг жоохон тийм тодорхой болоод ингээд тэгээд за би ер нь энэс хойш ийм зүйлийг л болъё гэл өөртөө нэг тийм какуго гэдэг юм да те. Шийдвэртэй зүйлүүд ингээ бодоод ингээд ирэхээр тэрийг чинь дагаад бас таны биед ч гэсэн жижиг баг зэрэг өөрчлөлтүүд бий болж ирэх магадлал өндөр байдаг гэдэг зүйл байгаа учраас санаа зовох зүйл бас огт биш гэж байгаа. Гэхдээ яг жоохон зовиртой ч гэсэн хэдэн өдөр ингээд бас үргэлжлэх бах. За тэгээ бүтэн сарны энергийг маш ихээр одоо өөртөө ингэж ашиглахын тулд тэгвэл би одоо яг яах ёстой юм бэ те өөрийгөө өөрчлөхийн тулд би одоо яг юу хийх ёстой юм бэ гэд ингээд тэгэхээр та бүхэндээ би 5 зүйлийг танилцуулъя. Нэгдүгürt нь болохоор өөрийнхөө дотор байгаа тэр сөрөг мэдрэмжийг аль болох догдлол баяр хөөр болгож өөрчлөөрөө гэж байгаа байхгүй юу. Яг энэ сарны энергийн үеэр ингээд сөрөг байгаа тэр сөрөг мэдрэмжэндээ ингээд удаан ингээд өөрийгөө байлгаад авах бас тааламжгүй. Тийм болохоор догдолтой гоё баяр хөөртэй болгож өөрийгөө аль болох өөрчлөхийг хичээгээрэй гэж байгаа. Тэгээс сүүлийн үед юу нэ сөрөг мэдрэмж их байгаад байгаа тий биеийн байдал нэг тийм онцгүй байгаад байгаа хүмүүс байх юм бол ер нь өөрчлөлтийн төлөө бий болж байгаа танд одоо тохиолж байгаа зүйл юм байна гэж бодвол бас түрүүн хэлсэнтэй арай гайгүй болчихно хүний сэтгэл зүй. Тэгээд үүнээс хойш цаашдын амьдралд минь одоо илүү гайхалтай зүйл тохиолдох гээд яг одоо ийм зүйлүүдтэй би тулгарч байгаа юм байна ч гэдэг юм уу тий. За тэгээд дээрэс нь юу гэдэг юм уу өөрийнхөө одоо дуртай сэтгэл чинь ингэж яавал сэрэгдгийн тийм зүйлүүдээ хийж үзээд ингээд тэгэх юм бол ер нь гайгүй тэгэл нэг их сэтгэлээр унаад ахын байхгүй одоо өөрт яг өнөөдөр тохиолж байгаа тэр сөрөг зүйлүүд тэ болохгүй зүйлүүд тэр зүйлүүдээ яг ингээл бодоол дүгнээл мэдээж жоохон хямрна л да. Тэгтээ ингээд ярилцаад өөртөө даваал гарна гэсэн үг. За тэгээд бас миний нэг бодсон зүйл юу гэхээр сая хэд хоног ингээд бодож байгаад эхлээд мэдээж би чинь жоохон яагаад одоо ийм зүйл би болгочвоо би гэл ингээл өөртөө ярьж байгаа хгүй. Тэгээд ингээл хямарч үзлээ. За тэгэнгүүтлээ өөрийгөө бас баясгаж ингэж арай гайгүй болгож үзлээ. За тэгэл за ийм зүйл ер нь надад нэг тийм сонирн мэдрэмж өгөөд байгаа юм байна. За энэ дээр би сэтгэлээр унаад байгаа юм байна. Энэ дээр би яагаад ийм юм хийчүүж гэдэг юм уу те дахиж ер нь би ийм түргэн шийдвэр гаргахаа болийч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү одоо өөртөө шинээр бас өөрийнхөө одоо зарим нэг зүйлийг шинээр анзаарсан гэх юм уу. За тэгээд гол бодсон зүйл маань ийм зүйл тохиолдсон учраас энэ олон зүйлийг надад бас ойлгуулж өгч байгаа юм байна гэд за энэнд би одоо ингээд бас талархах хэрэгтэй юм байна гэдэг нэг тийм бодол
орж ирээд тэгээ бас харьцангуй гайгүй болцсон шүү. Тийм болохоор та бүхэн манаас гоё талархаж бодож үзээрэй. Тийм зүйл тохиолдоогүй бол та тэрийг бас ойлгож чадахгүй тий. Тэгээ ойлгож чадахгүй нэг чинь та тэр чигээрэл одоо ингээд амьдраад байна гэсэн үг. Тэгэхээр шинэ алхам, шинэ одоо юу гэдгийг өөрчлөлтүүд бий болохгүй бас ингээд байгаад байна ч гэдэг юм уу. Иймэрхүү уялдаа холбоотой ингээд бодод үзэхээр бас арай айгу зөөлрчдэг юм шиг санагдаад байгаа. Ер нь хүний амьдрал чинь ингээд баяр жаргал байхад уйтгаргүй нэг байдаг тий. Заавал амжилт байхад алдаач байдаг. За сайн муу холдож ингэж сүлдэж байдаг гэж бид нар бүгдээрээ ярьдаг тий. Ухаажиж ингэж тэндээсээ суралцаж тэгээ сайхан зүйлийнхээ одоо сайхныг илүү мэдэрдэг юм чинь ердөөсөө сөрөг одоо ингэж болохгүй зүйл, таагүй зүйл байна гэдэг чинь нөгөө талд нь сайн зүйл, амжилт одоо аз жаргал байгаа л гэсэн үг байхгүй юу. Тиймээс тэр аз жаргал сайн сайхан зүйлийг аз жаргалтай сайн сайхан зүйлийг бид нар энд ингэж сөрөг таагүй зүйл байж байгаа учраас дараад нь тэрийг илүү их мэдэрч ингэж илүү үн цэнтэй чухалчилж авч явж чадна. Дээрэс нь тэрийг одоо мэдрүүлж цаашид ингэж арай ухаантайгаар тий явуулахын тулд өнөөдөр бас ухаан суулгах тийм шаардлагатай байгаа юм билүү гэдэг нэг тийм дүгнэлт ингэж сүлд нь гарч ирсэн. Тэгээд одоо айдас төгшүүрл бидний амьдралд илүү одоо сонголт болоод яваад идэг юм байл л дээ. Тэрийгээ бид нар бас ингэж анзаарч мэдэж чаддггүй. Мэдээж хүн гоё юмыг одоо сонгоно штэ гэж би те хин л муу юм хүсгүүдээ гэж бид нар ингээл ярьдаг. Гэхдээ даал тухамсартаа тэр муу сонголтыг л бид нар айдас төгшүүртэй тэр одоо болохгүй байгаа сөрөг сонголтуудыг л бид нар өөртөө ингээл өөртөө татаал хийгээл явж идэг гэсэн зүйл байгаа даахгүй. Мэдээж энд сайхан хайр байхад тэрийг алдах цагт нөгөө талд нь яг уу маш их одоо гуниг байна гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл сайхнаар нь л одоо юу гэдгийг те тэрийг байлгахын тулд тэгээд ингээд дандаа л сайхан зүйл бод гэдэг маань бас нэг тийм учиртай зүйл юм байна да гэдгийг би бас энийг уншиж агаад ойлгосон. Тэгэхээр бүгдээрээ нэг тийм санаа зовдөг тийм нэг айддаг тэр төгшдөг тэр нэг мэдрэмжүүдээ л аль болох бас багасгах тий бүр болж өгвөл алга болгох хэрэгтэй юм байна да гэж бодож байна. За тэгээд дээрэс нь бусад хүмүүсийн үг үйлдэлээр өөрийгөө айдас төгшүүрт оруулах тийм зүйл байлгах биш, юу ч болсон өөрийгөө одоо ингээд хайраар дүүрэн байлгаж гой сайхан зүйлээр ингээд эерэг зүйлээр дүүрэн байлгаж чаддаг л болох юм бол сэтгэл зүйн маш хүчтэй хүн байж чаднаа. Тэгэхээр тэрийг дагаад мэдээж танд дандаа эргэл зүйлүүд татагднаа гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ бас их чухал зүйл байгаад байгааз. Тийм болохоор энэ бүтэн сарныхаа энергийг ашиглаад бүгдээрээ өөрийнхөө тэр одоо эрэг энерги гэдэг зүйлийг илүү их одоо өөртөө дамгаа болгож хайр тэр эрэг сайхан зүйлийг сонголт болгож явъя л гэж хэлээд байгаа. За тэгээ 3 дугаарт нь болохоор байгаа байхгүй гэдгээр юмыг эргэлзэхгүй шийдэж сурах гинэ. За энэ ямар учиртай гэхээр одоо нэг юм жишээлбэл одоо амархан жишээ хэлэхэд бид нэг юм ингээл хаях гэхээр л яадгийн нэг хэрэглэх ч юм уу тэгжитл ингээд нэг тийм хэрэг болчих магадгүй. За гэл ингээл те нэг тийм тэнэгэлцдэг дандаа те ер нь бол ямар нэгэн зүйл дээр байж исэн ч зүгээр юм уу ч гэдэг юм уу те. Тийм эргэлзэж тэнэгэлдсэн зүйлээ болоод ерөөсөө тэрийг байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй, хаях юм бол хайна, хаяхгүй бол хаяхгүй, хэрэгтэй бол хэрэгтэй, хэрэггүй бол хэрэггүй, болно бол болно, болохгүй бол болохгүй гэсэн нэг тийм тодорхой шулуухан шийдвэрийг ингэж гаргаж илүү их хийх гээд байгаа зүйлээ урагшлуулаарай гэж байгаа. Бодоод л байхаар бүрэл шийдвэр гаргаж чадхаа болчдөг штеп бид нар чинь улмал хэцүү болоод тий ийм зүйлүүд маань ерөөсөө хүнийг маш их тийм сөрөг мэдрэмжинд оруулдаг. Тэгээд дагаад тэр сөрөг мэдрэмжээрээ хүний одоо эдис эрхтэн гэд гэмтэж өвчилж идэг гэж байгаа учраас шийдвэр гаргана гэдэг бол эрүүл байх бас нэг хамгийн том үндэс гэж байгаа байхгүй юу. Юмыг шийдэж чадахгүй л ингээл бодоол ингээл яваал энэ гэдэг та өөрийгөө бас дотроо маш ихээр ингэж гэмтээж одоо нэг өсөндөө мохоож те дээрэс нь ингээд зогсоож байгаа гэж байгаа. Шийдэж чадсанаар бүх зүйл дараад нь ингээд хурдтай өөрчлөгдөөд
ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас бид нар нэг өөртөө бол ингээд байлгах ёстой бас нэг чухал чанарын нэг юм болов гэж бодож байна. Тэгээд ийм үед хүн ихэнхдээ ер нь тархиараа биш тэгээд зүрх сэтгэлээрээ шийдвэр гаргах нь илүү одоо ондог гэж байгаа. Тийм болохоор өөрийнхөө зүрх сэтгэлийг илүү сонсороо. За тэгээд өөрийгөө нэгт тавьж шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор шин зүйл өөртөө эхлүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн шин зүйл өөртөө эхлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хөдлөх, үйлдэл хийх гэдэг маань бас энергийг улам их ингэж идэвхжүүлдэг учраас жижиг зүйл ч хамаагүй те том зүйл эхлүүлэхэд хэцүү байгаа бол жижиг зүйл ч хамаагүй бодож олоод тэрнийхээ төлөө үйлдэл хийж үзээрэй. За тэр нь л хамгийн чухал нэг тийм зүйл байгаа. Одоо жишээлбэл юу гэдгийг нэг дэлгүүрийн аппликейшн бүртгүүлэх гээл ингээл лээсэн бол тэрийгэ бүртгүүлчдэг ч юм уу те юу ч байсан бол нь ерөөсөө хийх гээд хийхгүй байж байгаа ямар ч зүйл байсан болно шүү дээ. Ямар нэгэн байдлаар л та нэг шин зүйлийг өөртөө эхлүүлэх, хийх гэдэг тэр зүйл чухал байгаа байхгүй. Тэр нь л одоо нөгөө энергийг улам илүү их идэвхтэй болгож идэвхжүүлж хүчтэй болгож өгөх зүйл байгаа байхгүй юу. За тэгээд тавд нь болохоор талархлын дэвтэр өөртөө хэлэх гоё үгээ бичих хэрэгтэй юм. За ялангуяа энэ удаагийн одоо бүтэн сарны үеэр бол талархал гэдэг зүйлийг бол маш сайн хийх хэрэгтэй, маш сайн бичих хэрэгтэй гэсэн мэлээ. Тэгээд өөртөө хэлэх үгээ ч гэсэн бас гой одоо юу гэдгийг өөртөө ямар үг хэлмээр байгаа нь тэг бусдаас ямар үг сонсмоор байгаа. Тэр үгээ өөртөө хэлгэж өгöd штэ ер нь бол тэрийг бичээд баярлаа, талархлаа гэдэг үгийн одоо хүч гэдэг бол маш их гэдгийг бид бүгдээрээ л ер нь мэдж байгаа. Тийм болохоор энэ бүтэн сарны үеэр бас нэг чухал зүйлийн нэг болох учраас талархлаа бүгдээрээ маш сайн бичээрэй. За тэгээд гоё ингээд урмын өөртөө хэлэх үгээр бас өөрийнхөө энергийг илүү их сэргээгээрэй. Өөрийнхөө талархалж байна уу те өөртөө хэлэх тэр гоё үгээ бусдад бас хэлж бусдаагаа хуваалцаж бас та бүх маань комментээр доор бичиж болно шүү. Тэгэх юм бол бас бидний одоо нөгөө энергийн салц одоо нөгөө энергийн тэр урсгал гэдэг зүйл чинь бас илүү их нөгөө идэвхжиж өгнө. Ямар нэгэн байдлаар үйлдэл хийхэд ер нь бол энергийн тэр нөгөө урсгал гэдэг зүйл маань илүү их идэвхтэй байдалд орж идэг учраас тэгж бас хуваалцаж болж гэн. За тэгээд өөрийнхөө хийж байгаа зүйл те та өөрийнхөө амьдралыг за тэгээд би ингээд өнөөдөр та чи гэл ингээл ярьж байгаа ч гэсэн би ч гэсэн өөрийгөө оруулаад яг л адилхан ингээл сонсоол тэр зүйлүүдийг хийгээл бичээл ингээл талархаал явна. Тэгээд бид ер нь яадгийн өөрийнхөө хийж байгаа зүйл, өөрийнхөө амьдрал, өөрийнхөө бодол те өөрийнхөө одоо сул тал тэр бүгдийг ер нь хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй юм билээ шүү гэж та бүхэндээ бас хэлмээр байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энэ түрээд өндөрлөж байна. Бүтэн сарны энергийг бүгдээрээ маш гоё эерэг энергиэр идэвхтэй байлгаж өгөөрэй гэж хэлье. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.